Би одоо онгоцны будал дээр байна. Гэрийнхэн маань үнийг огт мэдэхгүй. 3 жилийн дараа Монголдо очиж гинтийн бэлэг барих болно. Удаан уулзаагүй гэр бүл, хамаатан садан, цагаан сарын баяраа маш их сансан. Эх орондоо өнгөрүүлэх 7 хоног ямар байх болов? Би маш их тогтолж байна. Гэрийнхэн маань хичнээн их цочрох болов. Бүгдээрээ миний адал явдалтай хамт байцгаая. За сайн манайхаа. Өнөөдөр их чухал өдөр байгаа. Би Монгол явлаа. Монгол руу гэрийнхэндээ юу ч хэлэхгүй шууд яваад очих гэж байгаа. Тэгээд гэрийнхэн хамаатан садан ерөөдөө хинт ч юу ч хэлээгүй байгаа. Манай гэрийнхэн яаж хүлээж авахаар байна. Бас нэлээд гайхах байх, чочих байх гэж бодож байна. Тэгээд чимдаа юмдаа одоо авч явах юмудаа бүгдийг бэлтгэсэн байгаа. Тэгээд одоо явлаа. Хамтдаа явцгаая. Нэг гар цэнтэй. Мөр чимдаа. Гэт авч явах гэж байна. Цэцнийхэн бодол дээр ирчихсэн байна. Одоо 11:30 болж байна. 7:45-аас нисэх байгаа. Тэгээд би болохоор эрт ирээд эндээ ханчаад өглөө 5-4-ийн үед чек-ин хийгээд орох хэрэгтэй болохоор эрт ирсэн байгаа. Одоо болохоор амарлаа. Онгоцны бодлын сандал дээр нэлээд хүмүүс бас эрт ирээд амарцгааж байна. Одоо амраад маргааш Монголд уулзцгаая. Нэг цагийн дараа 7:45-аас ниснэ. Korean Air-ээр нисэх байгаа. Тэнд харагдаж байна. Korean Air. Энэ удаад болохоор бараг 7 жил яг 3 жилийн өмнө Монгол очиж исэн. Тэгээд Солонгосын цагаан сар болж байгаа учраас бас амралтын өдрүүд их байна. Тэгээд 7 хоногоор Монгол явах гэж байна. Өнөөдөр орой гэрийнхэндээ юу ч болоогүй юм шиг уцаар ирсэн. Тэгээд маргааш нас гинт яваад оронгууд бас нэлээд гайхах байна. Тасчлаа. Искэж байна. За онгоцноос буучлаа. Монгол онгоцны буудлын дээр айгу гоё юм. Хүмүүсийн уур амьсгал айгу дулаахан гоё мэдрэмжтэй байна. Тэгээд одоо автобусын зуугаад талбай руу явна. Тэгээд талбайгаасаа гэрлүүгээ явах байгаа. Манай гэрийнхэн бас айгу том сюрприз болохоор бүгдээр харцгаая. Бараг гэрийнхэн хажууд хүрээд ирлээ. Тэгээд одоо хальт дэлгүүр ороод юм авчаад орлоо. Чимдаанууд маань энд байна. Тэгээд
сая такси ирээд таксины хахтаа жоохон юм ярьж агаад болоо айгу гоё байна. Бас гэрээ бас сансан байна. Бас өөрчлөгдөөгүй байна, хിവэрээ байна. Тэгээд бас нэлээд Монгол хөтөн байна гэж бодсон чинь нэлээд нэг хоёр хөтөн биш байна. Бас гайгүй. Ерөнхийдөө төстэй солонгостой төстэй. Сайн явж байна. Танаа ирсэн. Сайн бодож байна. За гэртээ ирээд ингээд сууж байна. Сая орж ирэхэд бас нэлийн манай гэрхэн цочлоо. Бас нэлийн гайхлаа. Тэгээд би ч нэ одоо ингээд гэртээ ирээд сууж байна гэдэгтээ бас сайн итгэж өгөхгүй л байна. Монгол бас нэлээд хүйтэн байгаа гэж сонссон. Тэгсэн чинь бас ирсэн чинь нэг хүйтэн бол биш байна. Гайгүй. Ер нь бол гайгүй байна. Солонготоос гайгүй байсан. Тэгээд ер нь цаг агаар дулаарч ах шиг байна. Маргааш нөгөөдөр бас эмээгэндээ очин. Тэгээд эмээгэндээ очихдаа бас бичлэг хийж оруулнаа. 15 насны төрсөн өдрийг томилох гэж байна. Манай дүү өнөөдөр 15 нас хүрч байгаа. Тэгээд өөрийнх нь хийсэн торт байгаа. Гоё өнгөрцгөө Монгол хоёр алаар хүрсэн байгаа. Шалаад авлаа. Цэслэн дээрээ ирж байна.